За юуны өмнө ICC-ийн нэг үзэж байгаа нийт үзэгчдтэй бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай компани чи Scientn гээд хоёр охиныхоо нэрийг нийлүүлээд өгсөн компани байт. Тэгээд нэг 48-аас 52 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээд ер нь бол яг 45-аас бас 50 минутын ийм жүжигчилсэн мюзикл тоглолт хийдэг. Тий. Ер нь бол бас их хүн үздэг. Өнгөрсөн зунд бол бид энэ хонгорын аваа гэдэг одоо бүх хотын наах нь байдیں۔ Бас их хүн үздэг том жүжигчний баазтай аваатай тийм газар байж байгаа. 3 сараас 10 сарын 1 хүртэл тоглоал. Тэгэл ер нь жоохон улирлын чанартай жоохон нөө өвөр Монголын нутаг дэвсгэр болохоор юу ятгах вэ? Хүүт орж гардаг бовч. Манай охин чинь юу яасан? 23 онд анх морин дээр гарч үзчихсэн. Тэгэл ер нь бол яг нэг актер давхиж махгүй ингээ хүнтэй сундлаад ч юм аавынхаа үр дээр явж байгаа. Тэгээ яг энэ жилээс айхаа болол өөрөө морь уныгээл зориглаад тэгэл бас нэг айлгахгүйгээр аптекийн сургая гэж бодоол. Тэгээ ер нь бол нэг жоохон унаад нэг хит хоног унаад ирэхээр айц нь алга болчихгоо тэгэл ер нь асуудалгүй ундаг болчих. Тоглолтод оролцсон нэг үзүүлбэртэй бас нэг 2 3 тэгээ морь унаал манай охиныг үзэгчд их дэмжинэ. Ер нь бол их тийм элдвэн хүрцгээдэг. Тэгээ ингээл морь унаал дуусаад яг зэрэгтэл дээр урд орчхоор бүр ингээл хүмүүс нь ингээл овоорж ирэл тэгэл гар унаас нь барих гад тэгээ ингээл хатар матер нөхөрдөөд ингээл манай охин жоохон айш муутай тэгэл нөө ингээр ингээл өөр тийшээгээ хараад ингээл жоохон уурлаад ер нь бол анх бол ер нь гайг байсан. Хүмүүс бас өөр инээгээд хуруу мурууган гаргаад хамт зураг авахгуулаад тэгээ нөө сүултээ нөгөө ингээд байнга олон хүмүүс хүрч ирээд ингээд жоохон уурн хүрээ. Тэрхий их бас юу яагаад танихгүй хүмүүс хүрээд ирэхээр нуур нь хүрээ. Яг ийм жоохон хүүхдээ ингээ морин дээр урлаа эрсдэл их штэ. Ер нь бол эрсдэл маш их ингээд одоо морчин унах юм байна. Тэгээд л ингээ дээрээ өргөө давхиж байгаа янз бүрийн асуудал гарах. Тэрийг нь маш их тооцоолоод аюулгүй талыг нь сайн хангаж авах хэрэгтэй тэгэл. Ер нь бол урдуур бас ганц нэг мэрсэр хүүхдүүд байдаг манай охиноос гадна тий. Бас нэг манай нэг ахын охин би бас Амина гээд бас жоохноос мөрөнс адилхан ч цум манай охинтой урд одоо гондонд ажиллая гэж явж байгаа бас. Мянган хүмүүс л үзэж байгаа шүү дээ өдөрт. Манай тоглолт чи өдөрт 3 удаа тоглодог. Тэгээ нэг үзэхдээ нэг 3000-аас 5000 хүн үзнэ баг. Ер нь анх унуулахт нь бол өөрөө болохоор уны гээд нөгөө аав ээж нь хоёулаа унаад байгаа болохоор би бас морь уны. Тэгээ ингээл манайх ч одоо нөгөө дайн байна хэсэг гэж жоохон тийм юм аа. Тэгэхээр би тэр дайнд нь орё морьтойгоо морь унаа явъя сэлэн барья гэж жоохон өөрөө их ер нь дуртай. Тэгээ ер нь дуртай байсан болохоор тэг амар хүн дээр юу ааж аваагүй. Тэгээ яг сонирхлын дагаал. Манай бага охин бас морь унаа дуртай. Тэгээ Анатагаа булаацалтал унаа. Бас нэг актер давхиж байхгүй одоо болоогүй л дээ. Одоо ч сая 10 сарын 1-нд 2 нас хүрсэн. Том охины нэрийг нь бол аав нь өгчээсэн. Тэгээ Сархугтан гэдэг одоо нөгөө манайхаа нөгөө хатны нэр тий. Бага охины нэрийг бол би өгчээсэн. Тэгээ тэр хоёулаа ер нь хоорондоо ярилцаад тийм содон өвөрмөцсөн нэрнүүд сонгож өгсөн. Би ч одоо 16 оноос хойш явж эхэлчихээ. Дөржи харин болд гэдэг хүний шав болж очиод тэгээ энэ хоёрын төвшин төгсгөө сайхан ах нар би тэр хүмүүсийн өвчин тэгэл өдөө зэрэгтэй ер нь бол баг одоо морин дээр хийж болох төрөкүүдийг хийж энэ мундаг хүмүүс зөндөө шүү дээ. Манай циркэд ингээл нэг тодорж гарч ирж ярилцлага өгж янз бүр болдгоо л бас одоо солонгосын жижигээс ахуулаад эрдэнэ эдрээгээл тэр хүмүүсийн л үүсэл гарал одоо энэ хоёрын төвшин төгс дөржи харин болд гэдэг хүмүүсийн шавь л да ер нь. Манай ажил бол эрсдэлтэй дээр нь маш их адреналин ялгаруулдаг, энерги зарцуулдаг. Тэгээд хамгийн гоё юм гэх юм бол тэр олон үзэгчид ганцхан надад зориулж алгадаж чинь гэдэг мэдрэмж л хамгийн гоё юм бол. Морьтны гайхамшиг гэж ярих юм бол яг баг цаг хугацаа их орно л да ер нь л. Тэгээ энэ чинь яг зөвхөн ингээд нөгөө үзүүлбэрээрээ дагнаж байгаа. Нэг бол дандаа юм яг тоглолт хийж байгаагаа үлгэрчилсэн юм мюзикл тоглолтууд байгаа. Манай хамтлагийн хувьд гэх юм бол ер нь бол жоохон эмх зэгцтэй тал руугаа тэгээд ер нь хүүхдүүдийнхаа чадвар дээр их анхаарч ажиллаа. Одоохон дандаа залуу хүүхдүүд байгаа. Тэгээ одоо бол ер нь ингэж одоо бид чинь ингэж дээлмэл өмсөж ер нь хол шүү дээ одоо орчин үеийн хүүхдүүд чинь тий сонирхол нь баг байхгүй болсон. Тэгээ бид хоёр болохоор жоохон тийм нөгөө монголчууд талаа их яадаг. Тэгээ аль болох дээл юугаа алдахгүй одоо ингээ ийм хүннүүд дээлээр бид одоо манай юу компани хүүхдүүд бүгд ийм хүннүүд дээлээр жигдэрж байгаа. Тэгээ аль болох хэдүүл эднийгээ алдахгүй